Сайн байцгаана уу үзэх өдрийн мэд. Шууд зурвал руугаа орцгоё. Тартарусыг дуудах, дахлын ширээг устгах, хизэнээс юм бүү мэд. Альтарын дайралтын багийн гол зорилго болж хувирсан бөгөөд бараг хязгааргүй хэмжээний хүн хүч болон хөрөнгө мөнгө зарцуулж байв. Тэд харлуугийн зүрхний төлөөх тэмцлийн үеэр аль хэдийн пилгрим ноёнтон алдсан байлаа. Мөн Фед Эрдитэд зөрчилдснөөс болж багийг орхисон. Харин Дарил болон Кера хоёрын тухайд Мөсөн луу Меринаг дайралтын багт эсвүүлэх явцад Дарил болон Эрди хоёрын хооронд санаа бодлын зөрчилдөөн гарсан. Мөсөн лууг дайралтын багт гишүүнээр эсвүүлэх гинэ. Гэхдээ яагаад? Түүнийг анхаарлаа алдах үед нь амархан алахын тулд ямар ч байсан луунуудыг алах ёстой. Дарил юу н хатны хүү юм байж юу ч хийхгүй юм а. Уулсан сүрэх гэж байхад зүгээр хараад сууж байсан гэж би лав сонссон. Тэр үнэхээр ирээдүг харж чаддаг юм уу да. Түүний хэлж байгаа зүйл үнэн эсхийг бид яаж мэдэх юм бэ? Дарил хүмүүсийн итгэлийг төрүүлэх эсвэл уран ярихдаа тийм ч сайн биш байсан. Тиймээс хүмүүс илүү нөхөрсөг, бусдад туслахад үргэлж бэлэн байдаг Эрдигийн талд орж эхэлсэн. Гүнж надад цайлан өгч байгаа болохоор надад шагнал хэрэггүй дээ. Хамгийн чухал зүйл бол хүмүүсийн итгэлийг олж авах. Ингээд Эльфүүд Эрдитэд зөрчилдөөний улмаас дайралтын багийг орхих болсон. Удалгүй багийн бүрэлдэхүүн бараг бүхэлдээ Эрдитэд тулдаж байхдаа түүнтэй найз болсон. Эсвэл Эрдигийн тусламжийг авсан хүмүүсээс бүрдэх болсон. Тиймээс баг бүхэлдээ Эрдиг биширдэг хүмүүсээр дүүрсэн байв. Энэ үнэхээр зөв зүйл гэж үү? Багш минь ямар ч шалтгаангүйгээр бүх лууг устгах гэж хэлээгүй л байх. Яагаад надад илүү хэцүү замыг нь сонгож хэлсэн юм бэ? Хэрэв бид луунуудыг алахгүй бол юу болох бол? Нэг талаараа Эрдигийн үүсгэсэн тэр анц цавын ачаар дайралтын багт орох боломж надад гарсан. Чамайг ойроос харсан чинь таньдаг царай байна. Чи чинь 3 дугаар сүмийн хамгаалагч биш билүү? Сүүлд харснаас хойш тулааны хэв маяг чинь нилээн сайжирсан байна. Надад хэлээдэх хэн чамд тулааны урлагийг заасан юм? Тэгэхээр чи Федийн шинэ хамтрагч юм байна. Тэгээд бас цэнхэр луугийн зүрхний эзэмшигч. Ямар сонирхолтой юм бэ? Эрдигийн буруу байж магадгүй гэсэн тохиолдолд би өөрийн гэсэн хүчрхэг багийг бүрдүүлэх хэрэгтэй. Сонс, би чамайг наадтай хамт ажиллаасаа гэж хүсэж байна. Гэхдээ эхлээд бидэнд шийдэх асуудал байна. Та дайралтын багийнхан бидний барьсан олзыг авч явсан. Түүнийг буцааж өг. Тэр хараал идсэн Тартарусын шүтгчдийн цогцос болон эд зүйлийг нь хэлээд байна. Удаасан гээд илүү төлбөр авахгүй. Бид анх уулзахдаа баг зэрэг асуудалтай байсан. Гэхдээ түүнд тулдах холбоотон хэрэгтэй байсан. Харин Фед болон надад ганцаараа өшөөгөө авахд хүндрэлтэй байсан. Бид бүгд ижил зүйл хүсэж байсан болохоор хамтрахаар шийдсэн. Мэдээж Эрди үүнд баяртай байгаагүй. Түүнтэй маргалдаад салснаас хойш бараг 1 жилийн дараа Фед болон Дарил хоёр буцаж ирсэн ч тэр. Эсвэл түүний адаж байсан луугийн зүрхийг өөр нэг хүн олж аваад гарч ирсэнд дуургүй байсан ч байж магадгүй. Яагаад чамд цэнхэр луугийн зүрх дотор ч юм байдаг вүлээ? Өөрөө ч агнаагүй юм байж. Муу зайлтай хулгайч. Эрди намайг өгөөсгөх гэж оролдохоос илүүтэйгээр олон нийтийн санаа бодлыг удирдахын тулд намайг ашиглаж эхэлсэн. Тэр луугийн зүрхтэй байсан ч Меринагийн хаач хүрэхгүй бололтой. Хүмүүс ер нь луунуудын эсрэг ямар ч боломжгүй бололтой. Мөсөн луу манай талд байгаа нь үнэхээр азтай хэрэг. Гаднаасаа гэмгүй харагддагч маш залтай хүн. Тэр бусад хүмүүс өөрийг нь юу гэж боддог талаар сайн мэддэг. Мөн төрөлхийн бардам зангаасаа болж өөрийгөө зөвтгөхийг үргэлж хичээдэг. Тиймээс дайралт эхлэхээс өмнө эрсдэлтэй зүйл хийхгүй. Үнэн дээр бол тэр хурал дээр илүү их үг хэлэх хэрэгтэй болохын тулд дайралтын багт аль болох сайн туслахыг хичээх болно. Түүний гол зорилго бол эрх мэдэлтэй болох мөч. Мөнгөн Арслангийн хуйг сургалтын горимд байхдаа миний үзүүлэлтийг бууруулдаг.
Тэгээд намайг тушаалыг дагахад хүргэдэг. Гэхдээ тэдэнд дайчид маш их хэрэгтэй байгаа цагт луугийн довтлохооны үеэр тэр сургалтын гормыг унтраахаас өөр аргагүй болно. Тэр хүртэл би түүний хүссэн зүйлийг хийж байна. Миний багшийн гэр бүлийг нь алах шийдвэр зөвхөн надад бий. Одоо бүгд хийх ажилдаа болсон болохоор хуваагдаад хөдөлцгөөе. Дуудлага худалдааны баг нийслэл рүү явна. Дайралтад хэрэгтэй эд зүйлсээр үн хаялцна. Мөн урьдчилсан жагсаалтад байгаа эд зүйлсийн эзэцтэй хэлэлцээр хийнэ. Эд зүйл цуглуулах баг мангасуудыг устгаж шаардлагатай эд зүйлсийг цуглуулна. Линдлийн цайзын цэргүүд болон 3 дугаар сүмийн цэргүүдийг аваад яв. За тэгсэн чинь манай нээд нохоог харж хандах ажил надад оноогдсон бололтой гээд эрдэг харах ажилтай болно. Нөгөө баг нь хүмүүс элсүүлэх, дайралтад хэрэг болох хүнийг олж нэгдэх санал тавина. Зайпрын хуучин дурсамж сэргэж, харин Киарагийн хувьд нэлээд санаа зовсон байдалтай байх бөгөөд юу вэ? Бид хүмүүсийг зодоод багтаа нэгтгэх юм уу гэд байж байна. Гүнтэн ирж уулзна гэсэн. Тэр үеэр нь хитрхээ олон хүн явцсан байвал сайхан санаа биш байхлаа гэхэд Лушиас хариудна. Аавд маань хийх ажил гарсан болохоор жаахан хоцорно гэсэн. Би өөрөө очиод уулзах нь хурдан байх. Яг нь надад бол хамаагүй л те. Нэгдэх болон 2 дахь хүүхдээ хараагүй удаж гээд инээд алдаж байхад нь нээд бүр шоконд орцсон. Юу нэгдэх 2 дахь хүүхд. Би ч гэсэн гайхаад байж байна. Юу бас нэг 2 дахь хүүхд вэ гэд. За тэр ч яах вэ? Нийслэлд хийх өөр нэг ажилч бас байна. Альтаар чи Южина Вайтл гэдэг хүнийг таних уу? Тэр бол 61 жилийн өмнө их ойд ирж байсан эрдэмтэн хүн. Хэрв тэр одоо хүртэл амьд байгаа бол түүнд мэд хүргэхийг хүсэж байна. Тийм ээ, тэр амьд байгаа. Багш Вайтл одоо сургуулийн захирал болсон. Би тэнд сурч байхад миний багш байсан. Элбийн хатан надаар дамжуулж түүнд энэ захидлыг хүргэж өгөхийг хүссэн. Нэр хүнд өндөртэй Вайтл удмын хүн болохоор захирал Вайтл язгууртны гэр бүлийн тоо томшгүй олон сурагчийг сургаж хүмүүжүүлсэн. Тиймээс тэр язгууртнуудын дунд асар их нэр хүндтэй болон нөлөөтэй хүн. Тэрнийг дайралтад тусалж чадах эсхийг нь мэдхийн тулд түүнтэй уулзмаар байна. Гэхдээ би сурагч байхдаа хичээлээ байнга тасалдаг байсан болохоор тэр надад тийм ч дуртай биш байсан. Асуудал болохгүй л байгаасай. Гэхдээ Лушиас надтай хамт явж байгаа. Тэр бол захирлын хамгийн дуртай сурагчдын нэг байсан болохоор гайгүй байхаа. За тэгсэн чинь Кера яаж явах вэ? Морь руу эсвэл сүх тэргээр явах уу гэхэд Фэд хариудна. Хэдүүлээ баг шууд гүүвэл хурдан очиндоо гэдэг байгаа. Зайпер маань бөөн бадал. Цаг баг байгаа нь харамсалтай юм. Дайралтын багийн гишүүд эсвүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ надад хувийн хийх ажилч бас бий. Бурхны надад өгсөн хүсэлтийг биелүүлэх хэрэгтэй. Шагнал нь үнэхээр гайхалтай. Гэхдээ хамгийн сайн зүйл нь би тэр хүсэлтийг гүйцэтгэж байх хугацаанд гэрлийн сэлмийг чөлөөтэй ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл миний хамгаалах ёстой хүн өгчихвэл гэрлийн сэлэм надаас татгалзаж магадгүй. Асуудал нь би яг хэнийг хамгаалах ёстойгоо мэдэхгүй байгаа явдал минь. Сэлэм надад тэр хүнээ байршлыг харуулна гэж хэлсэн. Гэхдээ би түүнийг 3 дугаар сүм дотроос олоогүй. Тэгэхээр тэр хол буюу өөр газар байгаа гэсэн үг. Би хүн эсвэлэх ажлаа хурдан дуусгаад тэр хүнийг хайхаар явах хэрэгтэй. Сэлэм надад хамгаалах ёстой хүнийг зааж байна. Би мэдэрч байна. Тэр ойрхон байна. Үнэн дээр зүгээр ч нэг ойрхон биш байна. Тэр наашаа ирж байна. Лушиасын аав Гүнтэн Сезар Жорнати. Шидийн сургуулийн захирал Южина Вайтл. Удаан уулзсангүй шүү бүгдээрээ. Сайн суусгаж байсан уу? Каролин худалдааны тэргүүн Филипп Пилгрим. Мэд түүний аюулгүй байдлын үүднээс их ойд үлдээсэн ноён Пилгрим буцаж иржээ. Зайпер түүнийг ойд үлдээхдээ бүх зүйл намжмагц. Би танд тагтаагаар мэдээ явуулна. Тэр болтол эндээ хүлээж байгаарай. Би энэ уйдгартай газар яг юу хийх юм бэ гэд хөөрх юм нь үлдсэн байжээ. Мэдээж түүнийг инээмсэглэгч эмэгтэйд алуулчихгүй тул үлдээсэн болно.
Давтай норил ноён пилгрим. Энэ нэмсэглэгч эмэгтэйг байрсан гэж сонслоо. Би захидлыг авмагцаа ойгоос шууд явсан. Буцаад ирэх үнэхээр сайхан байна. Тэгээд бас манай дайралтын баг өөсөж өгөх гэж байгаа хүний сүнс болж байна гэж сонслоо. Би нийслэлээр дайраад хэдэн хүн дагуулад ирлээ. Энэ бол гүнтэн Сезар Жорнети. Харин энэ бол шидийн сургуулийн захирал Южино Вайтл. Тэгэхээр энэ хүн чинь Сезар Жорнети гэж үү? Тэр зөвхөн агуйн дайралтын залилангаас ашиг олоод зогсоохгүй. Дэлхийг инх замбраагүй болгосон гол буруутнуудын нэг. Хэрв түүний харгас хөрөнгө оруулалтуудын холболт байгаагүй бол 12 жилийн өмнөх эдийн засгийн хямрал ийм аимшигтай хэмжээнд хүрэхгүй байсан. Хэдийгээр Олдны лувер миний гэр бүлийн сүрлийн шууд шалтгаан байсан ч Олдын шиг луверчныг цэцэглэн хөгжих боломжтой болгосон тэр агуйн дайралтын залиланг энэ хүн бий болгосон. Тиймээс л би гүнтэнд нэг их дуртай биш байгаа минь мэдээж. Миний хувийн мэдрэмж ийм байсан ч түүхэн дэх хамгийн том эдийн засгийн сүрлүүдийн нэгийг тэр бий болгосон нь үнэн. Ийм зүйл болно гэж хэн төсөөлөх билээ. Зөвхөн өөрийн гэр бүлийн ашиг сонирхлыг боддог ийм хувиа хичээсэн хүн. Хүн төрлөختний эсэргүүцлийн айрамд туслахын тулд бүх ажлаа орхиод ирэх гэж. Бүх зүйл хэтэрхий гинтийн байна. Би ч гэсэн хизээ нэгэн цагт гүнтэнтэй уулзаж тусламж хүсэхээр төлөвлөж байсан. Гэхдээ өөрийн биеэр энд хүрээд ирнэ гэж бодсонгүй. Би дүүнд хараахан бэлэн биш байна. Запраас өмнөх амьдралын талаар сонссноор бол гүнтэн бидэнд тусалсан шалтгаан нь Олдын Лушасыг удирдлагатай авсан явдал. Түүний хүү бол түүний хамгийн үнцэнтэй бизнесийн хөрөнгө нь байсан. Гэтэл тэр Олдонд хүүгээ алдсан. Тэгээд хайртай ач зээ нар нь барьцаалагдсан. Гүнтэн Олдонд 3 дугаар сумыг эзлэх боломж олгож мөн Олдны ойрын холбоотон Мэтесаас хүүгээ холдуулахыг оролдоогүйд нь энгийн шалтгаан бий. Тэрээр Олдныг дутуу үнэлсэн. Олдын хурц соёогоо маш сайн нууж байгааг тэр анзаараагүй. Ариун нэгний тархийг угааж харлуугийн зүрхийг амжилттай хулгайлсны дараа Олдын Дартарусын шүтэгчдийн тэргүүнээс хүчрхэг эд зүйл авсан. Тэр эд зүйлээ ашиглан шав нараа хянаж чадаагүй дорны генералыг удирдлагатаа оруулж захирсан. Эцэст нь Олдныг гүнтэн хүртэл зогсоож чадхааргүй хүчрхэг болсон. Запер энэ амьдралд түүнийг нь зогсоосон учраас бид тэр үйл явдлаас зайлсхийж чадсан. Гэхдээ асуудал нь энэ удаад тэдгээр зүйлс огт болоогүй болохоор бид түүнд ямар том тус хүргэснийг огт мэдээгүй л байна. Тиймээс тэр бидэнд талархна гэдэг юу л бол. Харин ч энэ боломжийг ашиглаад ямар нэгэн утгагүй зүйл шаардах байх. Ноён пилгрим, та үнэхээр урам зоригтой ярьсан болохоор би завгүй хуваараасаа цаг гарган ирсэн. Гэхдээ энэ баатар гэгчэд баг зэрэг сэтгэл дундуур байна. Бодит байдал дээр тун энгийн харагдаж байна. Зүгээр л байдаг нэгэн шиг. Эрхмээ. Ноён Запер залуу хүн байж болох ч та түүний чадварыг хараад гайхах нь гарцаагүй. Эцсийн эцэст энэ гайхамшигтай баатар луугийн довтлохоог ганцаараа манлайлсан. Мөн зүхэрсэн гүнжийн буш дайралтад баатар болон ноён нээд хоёр хоёулахна боссыг ялсан. Тэгэхээр боссын өрөө тэр хоёр хоёулахна орсон гэсэн үг үү? Боссын өрөө тэр үзэгдлийн талаарх сэжүүр байсан байх ёстой. Яг одоо түүнээс энэ талаар асуумаар байна. Гэхдээ тэгвэл өөрийн жинхэнэ зорилгыг мэдэгдэх болно. Тэр найз уу эсвэл дайсан уу гэдгийг би одоогоор мэдээгүй байна. Эхлээд ямар хүн болохыг нь олж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ийм байна. Энэ дэмий танилцуулгын цагаа өрхөө болий. Одоо ажил хэрэгээ ярилцъя. Нэгдүгээрт би та нарт ганц ч алтан зоос өгөхгүй. Хоёрдугаарт харин ч та нар надад мөнгө төлөх ёстой. Хэрв энэ асуудлыг шийдэхэд миний мэдлэг холбоо хэрэгтэй байгаа бол шүү дээ. Аава, битгий ингээчтэй. Энэ хүн миний амийг аварсан. Тэгээд бас мөсөн луугийн довтлохоог амжилттай дуусгаж чадах цорын ганц хүн. Дуугүй бай. Ариун нэгэн минь. Шууд л түүний үгэнд орчих юм аа. Яагаад ч юм аав намайг ариун нэгэн гэж дуудах болгоно үнэхээр уур хүрдэг. Чиний амь нас чинийх шүү дээ. Тиймээс хариуг нь төлөх хэсгээ өөрөө шийд. Харин мөсөн луугийн дайралтын тухайд
холбооны бүлгэм сүүлийн 2 жилийн турш бэлдэж байгаа. Тэд хүссэн үедээ хөдөлж чадна. Өөрөөр хэлбэл надад өөр сонголт бий. 3 дугаарт сүүлд нь уучлаарай эрхмээ. Гэхдээ 3 дахь шаардлага тавих нь баг зэрэг шуналтай санагдаж байна. Таны юу шаардлах гэж байсан чинь хамаагүй. Миний санал болгож чадах ганц зүйл минь түүнээс чинь хамаагүй илүү үнцэнтэй. Тиймээс илүү шаардах нь зөв бус хэрэг юм. Намайг энгийн харагдаж байна гэсэн үү? Таныг муу ёрын сүнс сохолчихжээ. Би гэрлийн сэлэмд тангараглая. Намайг гэрлийн бурхан өөрөө илгээсэн. Тэр яагаад тань шиг өөдгүй амьтныг хамгаалахыг хүссэнийг би мэдэхгүй. Гэхдээ тэр надад таныг хамгаалахыг тушаасан. Тиймээс амь насандаа хайртай л бол. Дими юм ярихаа болоод надаас холдолгүй 9 метрийн дотор байв. Гүнтэн бидэнтэй нэгдсэний дараа бид бүгд өөрсдийн даалгавраа биелүүлэхээр явсан. Нэгдсэн ч гэжтэй бараг хүчээр аваад яваад байгаа юм биш үү? Эд зүйл цуглуулах баг. Сайн байна уу? Би гүнжийн ивент итгэгчдийн нэг Галино холбооны тэргүүн болох Харви байна. Намайг энд ирж уулзаарай гэсэн. Намайг Нейд гэдэг. Би 3 дугаар сүмийн албан ёсны сүмийн баатар. Танилцсандаа таатай байна. Дуудлага худалдааны баг. Филип Пилгримтэй хамт нийслэл рүү явлаа. Харин хүмүүс эсвүүлэх багийн тухайд "Запер яагаад гинэт манай багийг хайчих ба? Өөрсдөө хийх хэрэгтэй" гэсэн. Би үнэхээр санаа зовоод байна. Тэгээд энэ хүн яагаад бидэнтэй хамт явж байгаа юм бэ? Южино Вайтл. Миний төрсөн эцэг гэж худалд суурхал өртөж байсан хүн. Тэр миний амьдралыг маш удаан хугацаанд там болгосон. Хизээ нэгэн өдөр уулзвал хэлэг үг их байна гэж боддог байсан. Гэтэл одоо бүгтгэр жижигхэн өвгөн болчихсон байна шүү дээ. Гомдлоод байхч хүсэл алга. Эндээс харагдаж байна. Бараг ирчихлээ. Галт аймад. Их бомтоос аалс орших Шила уул твийн яг төвд байдагч маш өндөр учраас жилийн турш цастай байдаг. Надад нэг зүйл хэлээч. Яагаад бид хоёр ингэж аялаж байгаа юм бэ? Тэгээд бүр ийм аюултай газар. Учир нь бидэнд цаг бага байна. Мөн бидэнд энд хэрэгтэй зүйл бий. Түүнээс гадна хоёулахнаа байвал бие биенээ шинжихэд амар байдаг. Гүнтэн яг одоо намайг ойлгохыг оролдож байгаа байх. Өмнөх амьдралын үйл явдлын дарааллаар бодвол 5 жилийн дараа бид зөхөрсөн гүнжээ буйшиг хорогдох байр болгон ашиглах болно. Хувь тавилан үнэхээр хачин юм. Би энэ газарт хөл тавихыг үргэлж хүсдэг байсан. Гэхдээ ийм нөхцөл энд ирнэ гэж огт төсөөлж явсангүй. Запер нэг зүйлийг мэдхүү. Би энэ агуйд 10 жил гаруй хугацаанд сая алтыг үрсэн. Тэрч байтугай хүүгийнхээ амийг эрсдэлд оруулж энд оруулсан. Би боссын өрөөнд юу байдгийг харах гэж тийм л их хүсэж байсан. Үгүй дээ, би луугийн зүрхийг хэлээгүй байна. Би түүнээс ч илүү чухал зүйлийг хайж байсан. Гэхдээ одоо тэр бүхэн хамаагүй болсон байх. Үүнийг сонсоогүй юм шиг дүр эсгээрээ. Өмнөх амьдралд минь гүнтэн чухал холбоотон байсан. Гэхдээ тэр маш сэжигтэй бас нууцлаг хүн байсан. Тиймээс хинч түүний жинхэнэ зорилгыг мэддэггүй байлаа. Тэрний анхны зорилгоос одоо хүртэл татгалзаагүй нь ойлгомжтой. Энэ нь түүний хариу үйлдэлээр нь тайлбарлагдаж байна. Тэр зорилго нь ямар нэгэн байдлаар агуу дахь боссын өрөөтэй холбоотой байх ёстой. Хэрв би түүн зорилгодоо хүрэхэд нь тусалж чадвал түүнийг найдвартай холбоотон болгож чадна. Харин нөгөө талаараа хэрв түүний зорилго дайралтын багт ямар нэгэн аюул учруулж байвал би түүнийг зогсоох ёстой. Ямар ч байсан би тэр зорилго нь юу болохыг олж мэдэх болно. Хөгжилтэй юм аа. Гэрлийн бурхны хэлж гинэ. Гэхдээ нэг зүйлийг хэлээдэх. Яаж байгаад нөхцөл байдал ийм болчих вэ? Яагаад бидний хинэнч энэ Заприйн тухай юу ч сонсоогүй байдаг билээ? Харин яагаад юм болоо? Хэн нэгэн түүнийг санаатаагаар нуусан нь ойлгомжтой шүү дээ. Бид түүнийг судалж үзсэн. Гэтэл амьдралынхын талаар хачирхалтай гэмээр бага мэдээлэл байна. Түүн шиг хүчтэй хүн хаа нэгтээ мөр үлдээсэн байх ёстой. Гэхдээ миний бацтай мэдэж байгаа ганц зүйл бол түүний 3 дугаар сүмд гарч ирсэн цаг хугацаа. Тэр анх Олден
Жинран 2 хар луугийн зүрхийг хулгайлахын тулд өөрсдийн хүмүүсийг болгон тэнд илгээж байх үед гарч ирсэн. Чи Олдын Жинран 2 ариун нэгний талд орж хамтарсан гэж хэлэх гээд байна уу? Утгагүй юм аа. Олдын үхсэн Жинраны хүүч бас алагдсан. Тэгээд хэн ч тэр зогцыг хараагүй шүү дээ. Жинраны шав үнэхээр баригдсан гэдэгт би бас итгэхгүй байна. Хэрв тэд ариун нэгний хүмүүстэй тулдаж байгаа дүр эсгээд дараа нь барьцаалагдсан мэт жүжиглсэн бол яах вэ? Тэгвэл бүх зүйл төгс таарч байгаа зү. Магадгүй Олдын Жинран 2 хүртэл анхнаасаа гүнжид худалдагдсан байсан ч юм билүү? Утгагүй юм аа наадах чинь. Хэрв тийм байсан бол Олдны их сурвалжаас авсан бүх мэдээлэл худлаа болно. Тэгвэл бүх зүйл хэтэрхий төвөгтэй болно. Зүгээр л тэр Олдын өөрийн чадваргүйгээс болж үхсэн гэж үзье. Хамгийн энгийн тайлбар нь тэр. Ингээд шийдэгдлээ. Ямар ч байсан бид дахиж нэгч луугийн зүрхийг гүнж алтарын гарт оруулах ёсгүй. Зүүнний холбооны хөгжил цэцэглэлтийн төлөөч тэр. Мөн манай эзний төсгөлийн өдрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөөч тэр. Надад даатгач эзэн хааны гэр бүлийн хэнийг ч битгий хаалт гэж тушаасан болохоор тэр сонголт байхгүй. Гэхдээ гүнжийн давталгооны багийн сул талыг би мэднэ. Би тэднийг мөсөн лууд ойртуулахгүй байх болно. Каин Вант улсын хааны нийслэл. Каин Вант улсын тэргүүн гүнж Линдлийн их гүнтэн хадагтай. Эрхэм дээдэс алтар. Гэрлийн анхны хүү Лушиас Жорнети хамт хүрэлцэн ирлээ. Тэгэхээр та нар харлууг устгаж зөвхөрсөн гүнжийн булшийг цэвэрлсэн юм бэ. Та хоёрт маш их баярлалаа. Каин Вант улсын хаа 3 дугаар Лео. Сүүлд уулзснаас хойш ямар том болоо вэ? Чи ийм гайхалтай амжилт гаргаснараа ээжийнхээ бахархлыг төрүүлж байна. Каин Вант улсын хатан Лукреция. Бид та хоёрт зориулж бэлэг бэлдсэн. Хүлээн авна гэж найдаж байна. Энэ бол цэнхэр луугийн эвэр. Сайн байлаа алтар. Тоо томшгүй олон хүний амийг аварсанд чинь би чамайг үнэхээр их магтмаар байна. Гүнж минь эсэн минь дэргэж ирсэн чинь миний авч болох хамгийн сайхан бэлэг юм шүү. Эрхэм дээдэс хаан хатан хоёроо та бүхэн намайг хэтэрхий их магтаж байна. Би төрөлхийн нэгэн авьяастай. Би холбоотон эсвэл дайснаа яалгаж чаддаг. Зүгээр л гарынх нь халуун хүүтнийг мэдрээд аава ээж чи сүүлийн 10 жилийн хугацаанд ч бас их завгүй байсан. Ариун нэгэн минь чи дэлхийн 8 хамгийн хүнд сорилтын 2-ыг биелүүлж чадсан. Энэ бол баярын найр болон шагнал хүртэх хэмжээний гавья. Хүсэж байгаа зүйл байвал хэлээрэй. Эрдэнэсч бай, газар нутагч бай. Би дуртай өгнө. Үнэхээр тэгж хэлж байгаа юм уу? Аава? Тэгвэл гээд нэг хүсэлт гуйх болно. Хөөе, сонсов. Гүнж эцэст нь том хүн болжээ. Хөөх нэрээ юу? Гэхдээ тэр үргэлж асуудал тарьдаг хүүхэд байсан шүү дээ. Цэнхэр луугийн товтлогооны үеэр ухаан орсон юм байлгүй дээ. Тэр Данакилд хорцсон. Бас өсвөлөнд нэрвэгцсэн хүүхдүүдийг асарч байсан штэ. Харин энд ирээд юу гэж хэлснийг нь мэдхүү. Бомтыг мөсөн луу хөлдөөчгснөөс болж хүмүүс одоо ч зовж байна. Хааны гэр бүлийн гишүүний хувьд би зүгээр хараад сууж болохгүй гэдгээ ойлгосон. Шагнал гардуулах ёслолыг мөсөн луугийн товтлогооны дараа хүртэл хойшлуулаач. Найрын мөнгөөр гамшигт өрцөн ядуу хүмүүст байшин, хоол хүнс авч өгч болох уу? Бас нэг зүйл байна. Мөсөн луугийн товтлогооны талаар. Нийслэлдэх адал явдал хайгчид болон холбооны төв байр. Тэр муу аврах баг болж мөсөн луугийн товтлогоонд оролцохыг хүсэж байгаа гэж үү? Тэгэд хаан зөвшөөрчихсөн гэж үү? Тийм ээ. Хааны зарлиг удахгүй ирнэ. Агуйн тухай хууль. Товтлогооны багийн бие даасан байдлыг баталгаажуулсан заалт бий. Хууль дүрмийг дагаж мөрдөж байгаа цагт гадны хинч товтлогооны багийн бүрэлдэхүүнийг дур мэдэн өөрчилж чадахгүй. Сүүлд од холбооны гол товтлогч Рекс Перри. Гэхдээ аврах багийн хувьд бол өөр хэрэг. Аврах багууд сайн дураараа хөдөлдөг. Тэд товтлогооны багт ямар нэгэн осол тохиолдолд туслахын тулд нэмэлт эмч хангамжтайгаар ард нь хүлээж байдаг. Агуйн дайралт амжилттай болсон ч тэдэнд зөвхөн замын зардыг нь өгдөг. Ер нь бол тулаанд оролцохыг ч зөвшөөрдөггүй.
Гэхдээ довтлогооны баг үнэхээр ноцтой байдал орлоо гэж бодъё. Хэрв довтлогооны баг нэмэлт хүч дуудах дохионы пуужин харвах юм уу? Эсвэл багийн гишүүдийн 50%-аас дээш нь үхвэл аврах баг хүний амь аврахын тулд тулаанд оролцож болно. Тэгээд юунд нь санаа зовоод байгаа юм бэ? Манай багийн 50% нь үхэн гэж үү? Манай довтлогооны багт байгаа хүмүүсийг бодоход аврах баг эрхийг хуруугаа хөхөөд суухаас өөр хийх ажилгүй болно. Харин тэд үнэхээр оролцох шаардлагатай боллоо гэхэд бид луу устгагчийг бараг үнгүй ашиглах боломжтой болно гэсэн үг. Дээрэмчин холбооны дэд удирдагч Кайли. Тэгээд тэрэнд чинь юу нь муу байгаа юм бэ? Үгүй, болохгүй. Тэр зампир гэгч тэдэнтэй хамт явж байгаа бидтэй. Тэр навшийн талаар сонсоогүй юм уу? Тэр мөнгөч хүсдэггүй, зөвхөн луугийн зүрхэл сонирхдог гэсэн. Хамгийн шилдэг холбооны удирдагч Кевин Рутер. Хэрв тэр тулаанд оролцчих бол яах вэ? Гэрлийн сүм луугийн зүрхийг өөрсдөд нь өг гэж шаардах нь ойлгомжтой шүү дээ. Чиний дархинд гоймон байдаг болчоо юу? Чи чинь одоо яачав? Айгаад байгаа юм уу? Тулаанд орох боломжоо хүлээж байгаа ойрын зайн тулаанчид зөндөө биш үү? Хэрв чиний чадвар хүрэхгүй бол зайгаа тавиад яваад өг. Жинхэнэ асуудал нь энэ. Энэ хоёрын зан ааш үнэхээр дүрлэлсэн гал шиг. Кайли, Кевин хоёр хоёулаа гайхалтай дайчид боловч дэвчээр гэж огт байхгүй. Би дунд нь зохицуулагч болж яваагүй бол энэ довтлогооны баг аль хэдийн сүрэх байсан. За тайвширцгаа. Төлөвлөгөөгөө бодъё. Бидний даалгаврыг санаарай. Бидэнд хийх ажил бий. Бид гүнжийн аврах багийн бүрэлдэхүүнд оролцохыг зогсоож чадахгүй. Энэ бол хааны шууд тушаал. Гэхдээ манай ивент итгэгчид гүнжийг хажуунаас нь хараад суугаас өөр зүйл хийхийг хүсэхгүй нь мэдээж. Тиймээс ямар нэгэн арга хэмжээ авцгаая. Кайли, гүнжийн довтлогооны багийн байрнаас нэг зүйл хулгайлах хэрэгтэй байна. Хулгайлж чадах уу? Ядчил. Би луугийн довтлогоонд оролцох зөвшөөрөл авчихлаа. Бас мөсөн лууг амьдардаг арлын нууцыг бараг хинч мэдэхгүй. Эцэст нь тэдэнд бидний тусламж хэрэг болно гэдг нь гарцаагүй. Одоо ганц асуудал үлдлээ. Чи тун завгүй байгандаа альтаар. Миний их сурвалжуудын мэдээснээр мөсөн луугийн довтлогоо одооноос ердөө 2 жилийн дараа болно. Би үүнийг 2 сарын дотор яаж хэрэгжүүлэх вэ? Холбоо мөсөн луугийн довтлогооны онцгой эрхийг хараахан аваагүй байгаа. Тэд зөвхөн бомбт хоцтой төр зуур гэрээ байгуулсан. Тиймээс миний анхны төлөвлөгөө бол Запер болон Лушиас хоёрыг ашиглан хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөж дараа нь довтлогооны эрхийг худалдаж авах байсан. Хэрвээ хангалттай шууган дэгдээж чадвал тэд төр гэрээгээ цуцалж бидэнтэй нэгдэнэ гэж бодсон. Хэрвээ тэр хараал идсэн ах маань байгаагүй бол би чадах байсан. Ямар ч байсан одоо надад ганцхан сонголт үлдсэн бололтой. 3 дугаар сүмээс явахын өмнө гүнжээ явахаасаа өмнө нэг зөвлөгөө өгч болох уу? Таны гол сул тал юу болохыг та мэднэ. Таны хааны угсааны цол хэрэгэм. Бохир арга хэрэглэх боломжийг хязгаарладаг. Та тэдний төвшөнд очиж шавар дунд тулдах боломжгүй. Үнэндээ тэгэх шаардлагач байхгүй. Та яагаад холбооны аврах багт нэгдэж болохгүй гэж. Тэгээд улсын төсвөөс жаахан мөнгө үрээд дуудлага худалдаанд орчих. Тэгвэл бусад бүх зүйл өөрөө зэгцрэх болно. Рорн дуудлага худалдааны газар. Твийн хамгийн том дуудлага худалдааны газар. Ингээд энэ цуврал маань дуснаа. Аялал сайхан монгол хэлээрээ та бүхэндээ хөрөхийн тулд аль болох гадаад үг баг хэрэглэж хараалын үг оруулахгүй байж дуусгаж чадлаа. Таалагдсан гэж найдаж байна. Үйл явдлууд улам төвөгтэй болж улам цар хүрээгээ тэлсэн нилээн нухацтай 8 баахан зөрчилдөө хуурам эхлэлт урвалт бас итгэл найдвараар дуусаж байна. Энэ хүртэл үзэж ирсэн та бүхэндээ баярлалаа. Дүүн Бэрикрийн 2 дугаар үйлрэл тодорхойгүй хугацаагаар завсарлаг аваад удаж байгаа. Хизээ үргэлжлэн гарах бол гэд хайгаад үзэхэд 2027 онд гарч магадгүй гэсэн сураг сонсогдсон шүү. Тиймээс надаас нэхэд байлгүй. Солонгос зохиолчоос нь нэхээрээ. За Дүүн Бэрикр маань миний хувьд болохоор анхны бичлэг учраас алдаа оноо зөндөө байсан байх. Мэдээж цаашдаа илүү сайжраад илүү нухацтайгаар
та бүхэнд ямар ч асуудалгүйгээр хүргэх болно. Ялангуяа дараагийн удаа шинээр орох бичлэгүүд маань илүү товчлол маягаар ер нь дахиж дүүн бэрэг гэршиг ер нь бол арахгүй гэж бодоорой. Бүгдэнд нь дахиад баярлалаа. Тиймээс түр баяртай see ya.